их чухал хуулиуд орж ирсэн байна. Гэхдээ яг нэг хэдэн 5-6 асуулт байна. За нэгдүгээр асуулт бол яг нэг хамгийн газраас зүгээр техникийн хувьд асуух гэсэн юм аа. Нөгөө малгай хуулины доор дагсан хуулийг дахиад дагсан хууль орж ирж байгаа зохицуулт нэр нь яг хэр оновчтой байсан гэдэг нэгдүгээр асуулт. Энийг хамгийн газраас тодруулчихвар. Хоёрдугаарт энэ зөвшөөрлийн хуультай холбогдуулаад стандарт хэмжил зүй төрийн хянан шалгалтын хууль хамт оруулах хэрэгтэй байсан. Яагаад гэхээр бид нар энэ хуучин зөвшөөрлийн хуулийг зөвшөөрөл мэдэгдлийн хууль болгоод за мэдэгдлийг бол шууд мэдэгдээд үйл ажиллагаа эрхэлж болно гэдэг. Одоо зөвшөөрлийн нэг төрөл буйг хэлбэршүүлж байгаа гэсэн үг. Одоо тэр бол эргээгээд ямар нэгэн одоо бичгэн баримт авахгүйгээр стандартын шаардлагыг хангаад ажиллаа эхэлж болно гэдэг тийм зөвшөөрөл ахгүй. Тэгэхээр эн чинь өөрөө эргээд нөгөө эрсдлийн үнэлгээнд дээр тулгуурлаж энэ аль зөвшөөрөл мэдгэл байх уу гэдгийг анх энэ хууль бичгтээ бид нар ингээ гаргаад оруулсан байдаг. Тэгээ энэ дээр яалчгүй хамт явах хэрэгтэй юм. Ukraine стандартын хууль хамт явах хэрэгтэй байсан. Стандарт хэмжил зүйн хууль хамт явах хэрэгтэй байсан. Тэгээ уг нь бол одоо тэр юунд байхдаа уг нь бичсэн байсан. Тэгээд энийг өргөн барихгүй л хаягдуулчлаа л да. Тэгээ төрийн хянан шалгалтын хууль. Ягаад гэхээр тэр мэдэгдлийн дагуу үйл ажиллагаа явуулаад хизээ яаж шалгадаг байх уу гэдэг юм хуулиараа бид нар оруулах хэрэгтэй байсан. Тэгээ энэ хоёр хууль хаягдсан байна. гэдэг нэг асуудал. Тэгээ энэ дээр бас хууль санаачлагчдын зүгээс байр суурийг тодруулчмаар байна. Хоёрдугаар асуудал, гуравдугаар асуудал нь бол энэ ангилалтай холбоотой асуудалгаа бид нар хуучин тусгай зөвшөөрөл, энгийн зөвшөөрлөд ангилалтай байсан. Одоо манай Пүрэв дөржид дарга бол маш сайн мэдж байгаа. Тэгээ энэ ангиллуудын бид нар 1500 зөвшөөрлөг 370 болгоод тусгай зөвшөөрлөг болохоор одоо эрсдэлтэй, үндэсний аюулгүй байдлаар, байгалийн баялаг ашиглах зэрэг одоо аж ахуйн чиглэлийн одоо зөвшөөрлөд бол тусгай зөвшөөрөл болгосон. За энгийн зөвшөөрлөд бол одоо үрхийн хэрэглээний, иргэний хэрэглээний зөвшөөрлүүдийг энгийн зөвшөөрлөдөр орхисон, ингээ үлдээсэн байдаг. За мэдэгдлийг оруулж ирэхдээ энэ хоёр зөвшөөрлүүдээс мэдэгдэл рүү шилжихээр уг нь хуулийн зохицуултыг оруулж ирсэн боловч тэгээд энэ дундаа жоохон найруулгын асуудлууд орж ирээд одоо нөгөө эрсдэлтэй үйл ажиллагаагаар нь ангилаад энэ гурван ангил руу оруулж байгаа байлаар ингээд томьёолсон байна. Гэтэл нөгөө салбар хуулиуд руугаа тэр томьёолуудаа нэг оруулсан жоохон бас нэг жоохон дутуу ажилласан харагдан л дээ. Энэ дээр бас нэг ажлын хэсэг бол ажиллах шаардлагатай гэж харж байна. Энэ дээр ажлын хэсгийн ахлагч бас анхаарна гэжтэй. За дөрөв дэх асуудал энэ аймаг нийслэл ингээд дураараа зөвшөөрөл бий болгодог асуудал байна. Нөгөө бүртгэл нэрээр за иргэдийн хурал нь нэг тогтоол гаргаал тэгэл бүртгэж байгаа гээл нөгөө үсчин гоо сайхан 8 нэрийн барааны дэлгүүр гэдэг нөгөө бүртгэл нэрээр бүгдийг зөвшөөрүүлжүүлээд хайчдаг. Тэгээ эн чинь бараг 100 гаруй зөвшөөрөл одоо тухайлбал нийслэл бол ингээд гаргацсан байсан. Тэгээ энийг уг нь хязгаарлалт хийх хуулийн төслийн нүгэнд бичиж өгсөн. Тэгээ энийг хамт өргөн бариагүй байна л да. Энэ дээр энэ хязгаарлалтыг зохицуулалтаа ер нь яаж энэ хуулиар хангах вэ гэдгийг асуучмаар байна. За 5 дахь асуудал энэ салбар хуулиудаар энэ хуулийн одоо хулгай гэх үү ингээд зөвшөөрлүүд юм явчихдаг. Нөгөө зөвшөөрлийн зөвлөл өөрөө ч ордгоо, засгийн газраараа ч ордгоо. Одоо энэ яг энэ өнөөдөр энэ их хурал дээр хэлцэгтэй явж байгаа энэ тамхины хяналттай хууль дээр 12 төрлийн нэр төрлийн зөвшөөрлийг ингээд задлаад ороод ирчих. Уг нь салбар хуулиар зөвшөөрлийг задлах, нэмэх хориотой байгаа. Гэтэл ингээд задлаад ороод ирсэн мэт өнөөдөр яг ингээд бид бас хилцэх гэж байж байгаа. Тэгээ энэ асуудал дээр ямар зохицуулт орж иж байгаа? Энийг хязгаарлах тал дээр. Эн чинь бол одоо За эднээс хөгжлийн сайд Жэнк хоёр хариулна. За энэ цогц хууль орж ирэх учир шалтгаан Монгол улсын бизнес хөрөнгө оруулалтын орчин ер нь ямар байгаа талаар ингээд засгийн газар үүрэг өгдөөд ингээд бүтэн өвлжөнгөө ажилласан. Үнэхээр манай бизнес хөрөнгө оруулалтын орчин нэлээд хүндэрсэн байгаа. Эрхчлөөд дэлхийн эдийн засаг дахь эрхчлөөд байдлын индексээр нэлээд үүн дотор хөрөнгө оруулагч дээлтэй байдал нэлээд хойгууруулсан. Манад орж байгаа хөрөнгө оруулалтын урсгал саарсан. Эсвэргээр Монголоос гарч байгаа хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдээд байгаа юм байдал үүссэн. За энэ болгонд үндсэндээ дүн шинжилгээ хийгээд Монгол улс хөрөнгө оруулалтын орчинг эрс сайжруулах шаардлагатай байна. Энэ хүрээнд энэ бизнесийн одоо эрх чөлөөний суур хууль буюу
өмчийн халдшгүй дархан байдал, бизнесийн нэр хүндийн асуудал, эдийн засгт төрийн оролцооны асуудлыг нэг мөр шийдье. За нэгээ дагаад хөрөнгө оруулалтын орчингоо таатай, хөрөнгө оруулалтанд ээлтэй ийм орчныг бүрдүүлье. За нэгээ дагаад гол одоо хөрөнгө оруулалтын орчин сөргөөр явж байгаа энэ зөвшөөрөл мэдэгдлэлээр одоо бизнес үйл ажиллагааг хязгаарлаж байгаа, оролцож байгаа байдлыг зохицуулалтыг нэмэр болгож өөрчлөлт оруулах гэсэн ийм бодлого, чөлөөлөлт гэсэн энэ одоо чөлөөлөе гэсэн энэ үзэл санааны хүрээнд засгийн газрын бодлогын хүрээнд орж ирж байгаа. За төрийн хэн шалгалтын тухай хууль улсын хурлаас чиглэл өгөөд ажилласан. За төр олон нийтийн хяналтын тухай хууль гэдгээр босрогдоод засгийн газар дээр танилцагдаад улсын хурлд өргөн барихаар бэлэн болцсон тул энэ асуудалд ороогүй. За мөн өчтөрийн засгийн газрын хуралдаанаар бид нар стандарт хэмжил зүүн тохирлын одоо энэ чиглэлийн хуулийн шинжилсэн найруулгыг засгийн газар хэлэлцээд мөн их хуралд өргөн барихаар шийдэгдсэн. Нэг талдаа бизнесээ дэмжиж, нөгөө талаас төрийн одоо хяналт шалгалт оролцоо яаж байх юм? Энэ хоёрын дунд буюу гол тохиргоо болсон тэр стандартууд, техникийн тохирлууд, лабораторийн хяналтууд яаж явах уу гэдэг юм аа ингээд цогцоор нь дагаж орж ирж байгаа. За тэгээ бид ээл дараатай өргөн бариад ингээд явж байна. Одоо энэ суур 3 хууль маань гарсны дараа одоо бид энэ төрийн хэн шалгалтын хуулийг төр олон нийтийн хяналтын тухай хууль, стандарт хэмжил зүүн хууль хоёрыг ингээд хамт өргөн барихад бэлэн болцсон байгаа. За чадвал энэ чуулганаас хаврын чуулганаас сурталчилгаас өмнө өргөн барина. За ингээд нэг цогц эдийн засаг төрийн оролцоо, төрийн хяналт шалгалт, үүнд олон нийтийн тавих хяналт, Монгол улс мөрдөх одоо хяналт, техникийн тохирол, лабораторийн одоо асуудлууд нэг мөр шийдэгдэх юм аа. За ийм цогц хүрээнд энэ бодлогоор ингэж орж ирж байгаа. Тэгэхээр саяны элдэг төрийн шинжилгээний хууль, стандартын хуулиуд бие даасан хуулиудаараа шинжилэн орж ирж байгаа шүү гэж. За бус нь ажлын хэсэг хариулаарай. За тэр 12 зөвшөөрөл ингээд дагалдаад ороод ирсэн байна. Тэр дагалдах хуулиар хоригдсан байтал яагаад орчихвоо гэдэг асуудал дээр ажлын хэсэг. За улсын хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн жаргалан хариулъя. Өнгөрсөн хугацаанд бол яхаарахгүй Монгол улсын эдийн засаг дахь төрийн оролцоо хэрэгс хэтэрсэн, бүх зүйл төр оролцдог болсон, дотоодын нийт бүтээгдэхүүн төсвийн зарлагын эзлэх хувь, татврын ачаалал, за энэ төрийн өмчит компаниудын борлуулалтын орлого гихчлэн ер нь бол энэ төрийн оролцоогүй зүйл байхгүй болсон. За энэ зөвшөөрлийн харилцаа бол бас яг энэ асуудлын нэг хэсэг. Ер нь л Монгол улсад яг ийм байнгын үйлчлэлтэй 400 гаруй хууль байгаагаас бараг 80 орчим нь яг ийм зөвшөөрлийн агуулгатай ямар нэгэн зөвшөөрөл олох гээд байдаг. Тэгэхээр энэ эдийн засгийн эрхчлөөний хууль батлагдсанаар цаашид одоо ийм зөвшөөрлүүдийг бол ингэж дураараа батлахгүй ийм хязгаарлалтууд ийм зарчмуудаа бол томьёолж байгаа. А гэхдээ бол яг одоо гасварын гавьяа гишүүний хэлж байгааг бол ойлгож байна. Сая жишээлх юм бол одоо бидний эдийн засгийн эрхчлөөний хуулийг хэлж явах явцад давхар шин төрлийн зөвшөөрлүүд бий болгож байгаа бас хуулиуд орж ирээд байгаа нь бол асуудалтай байна. Өөр хуулиудаар. За хасуурын гавьяа гишүүн 5 асуулт асуусан. За тэр энэ дээрээс энэ дөрийн 4-р микрофоноос нэгээр нь хариул. За эхлээд нэмж хэн хариулж вэ? Ажлын хэсгийг ахлагч инх төвшин хариулж байна. За инх төвшин хариул. За энэ хууль бол ер нь хувийн хвшлийн одоо эдийн засгийн эрхчлөөнд маш чухал хууль, шинэ хууль, зөвшөөрлийн тухай хуулийг баталсан байгаа. Энэ хуулийг одоо 3 жилийн өмнө баталсан. Тэгэхээр энэ хуулийг бол гавьяа гишүүн дахалж ажиллаж исэн. Тэгэхээр энэ хуулийн одоо хаана юу байгаа одоо өшөө сайжруулах орон зайг бол хамгийн сайн мэдчихэж гишүүн бол гавьяа гишүүн байгаа. Тэгэхээр энэ эрсдлийн үнэлгээнд дээр суурилсан одоо энэ төрийн хяналт шалгалттай холбоотой стандарт хэмжилтүүд хамт өргөн барих энийг бол юу санал нийлж чад. Тэгэхээр сая өнгөрсөн энэ хаврын чуулганы эхэн дээр бол стандарт хэмжилт зүүн тухай хуулийг буцаагаад татцсан байгаа. Тэгэхээр сая инхэр сайдын хэлснээр энэ хуулиудыг бол буцаагаад өргөн бариулж оруулж ирэх юм байна гэж бодож байна. Тэгэхээр ингэжснээр илүү цогц болно. Өөрөөр хэлбэл чөлөөтэй эрхлээс гадна энэ
зөвшөөрлийн бас хуулийн агуулга нь нийтийн эрх ашигыг хамгаалахтай холбоотой зохицуултууд нь энэ хуулиудаар хангагдах ёстой байгаа. Тэгээд аймаг нийслэлтэй холбоотой энэ зөвшөөрлүүдийн нэг одоо том орон зай болохоор засаг захиргаа нутаг дэвсгэр түүний нэгжийн удирдлагын тухай хуулийн дээр За ажлын хэсгийн 4-р микрофон. За ерөнхий сайдын зөвлөх Тэнгис байна. Гавийн гишүүний асуултанд багцлаад хариулъя. Нэг хооронд уялдаатай асуудал байгаа учраас. За нэгдүгээрт стандартын тухай хууль одоо стандарт бол Монгол улсад байгаа. Нэг 7-8000 стандарт байгаа. Тэгээд одоо байгаа стандартууд маань өөрөө тодорхой худалдаа хөгжлөгөө зөвшөөрлөлтөө үйл ажиллагаа бүгдэнд нь үйлчилж байгаа. Зөвшөөрлөгүй үйл ажиллагаа ч гэсэн стандарт үйлчилж байгаа. Мэдээллийн эрхлэх үйл ажиллагаа ч гэсэн үйлчилж байгаа. Тэгэхээр стандартын хууль тогтолцоонохоос илүү одоо байгаа стандартуудад зориулсан үйл ажиллагаанууд дээр одоо тухайн зөвшөөрлөөр тавигдах нөхцөл шаардлага дээр стандартууд маань хэвээр үйлчилж байгаа учраас заавал стандартын хууль буюу тэр тогтолцоог нь хөндөх асуудал нь бол хамт ороогүй. Энэ стандартыг бол нөгөө хариуцсан шадар сайдаас бол одоо шинээр өргөн байхаас босруулж байгаа. За мөн хяналт шалгалтын хуулийг ч гэсэн одоо засгийн газрын хуралдаанаар удахгүй хэлцээд бас оруулж ирэхээр бас ажиллаж байгаа. Зөвшөөрлийн тухай хуулийн одоо өргөн барьсан дээр бол хяналт шалгалтын асуудал Нэмж 1 минутаар хариулъя. Хяналт шалгалтын тал дээр бол сая өнгөрсөн хугацаанд зөвшөөрлийн тухай хуулийг өргөн мэдүүлээд өвөл их түвшин гишүүн хагалж байгаад бүх одоо салбарын төлөөлөлтөд уулзж байгаа хяналт шалгалт болон зөвшөөрлийг сонгохтой холбоотой магадлах ажиллагаа бол давхцдаг талаар маш их санал ирсэн учраас энэ удаа хуулийн төсөл дээр хэрвээ тухайн хугацаанд зөвшөөрлийн нөхцөл шаардлагатай ижил агуулгаар төрийн хяналт шалгалт орсон бол зөвшөөрлийг тэр дүгнэлтэнд үндэслэж одоо зөвшөөрөл олгогч байгууллага нь шалгаж үзээд одоо сунгахаараас орж ирсэн. За дээрэс нь бас зөвшөөрөл нэмдэх хасахтай холбоотой асуудлуудыг ярьж байна. Зөвшөөрлийг нэмэхдээ бол одоо хүчин төгөлдөр үйлчж байгаа зөвшөөрлийн хуулиар засгийн газар хэрэглэх газар дээрх зөвшөөрлийн зөвлөлөөс холбогдох үнэлгээний дагуу зөвшөөрлийнхаа дүгнэлтийг авч орж ирэх хэрэгтэй. Гэтэл харамсалтай нь тухайн одоо зөвшөөрлийн эрсдлийн үнэлгээний журам бол батлагдахгүй ингээ 3 жил явцсан байсан. Тийм учраас сая засгийн газар дээр бараг сар хагасын өмнө тэр зөвшөөрөлд эрсдлийн үнэлгээ хийж тухайн зөвшөөрлийг зөвшөөрөл байх юм уу, энгийн байх юм уу, тусгай байх юм уу. За гүйцэд хариулахгүй байна. За дахиад өөр хүн гарч байгаа хариул. За Хасварын гавийн гишүүн асуулсан. Нэмж тодруулъя. За энэ 22 онд батлуулснаас хойш энэ хуулийн хэрэгжилтийг шалгаж одоо 3 удаа ажилласан байт. Ер нь хамгийн том бэрхшээл нь нийслэл аймаг ч юм уу иргэдийн урлаараа тогтоол үлдээл бүртгэл гээл баган зөвшөөр бий болдог. Бид нар энэ чинь сайхан зөвшөөрлийн хууль батлаад байдаг. Тинчээ бүртгэл нэрээр баахан зөвшөөр бий болгодог. Энэ асуудлыг энэ хуулиар та нар зогсоох хэрэгтэй байсан. Тэр юм хуулийн дагуулдуулаад оруулаад ирэхгүй. За яг хөө тэгээ үндсэндээ энэ зөвшөөрөлтэй холбоотой хууль бол жаргалан гишүүн 200-аад хууль байдیں۔ Тэгээ Монгол улсын хэмжээд бол 910 хууль байна. Энэ дотроос зөвшөөрөлтэй холбоотой 200-аад хууль байна. Тэгээ ер нь яг хөө бизнес эрхчлөөтэй холбоотой асуудал төр бол хамгийн их саад дотор болж байгаа юм чинь бол уг нь бол юм шүү дээ. Одоо энэ системчс авилгал байгаа тоххой. Одоо энэ стандарттай холбоотой асуудалж байна. За тэр сайн нэг заамарт болдог үйл явдалж байна. Бидний чинь ингээ нэг юм баталдаг. Тэгээд бүх За ажлын хэсгийн гишүүн сайн зүрх хариулъя. Тэгээ Хасварын гавь гişүү өөрөө нөгөө энэ зөвшөөрлийн хуулийг бас ахалж батлуулсан учраас бас яг Йонсын мэдээлэл юм л та. Тэгээ энэ буруу практикийг бид нар халаад байгаа. Одоо ингээд хууль тогтоогч буюу энэ зөвшөөрлийн тухай хууль заасан жагсаалтад ороогүй бол зөвшөөрлийг нэмж за байгаа жагсаалт зөвшөөрлөлийг болон энгийн зөвшөөрлийг задлж олшруулах буюу энэ зүйл байхгүй болсон. Гол нь орон нутагт энэ хууль тогтоомжийн асуудлыг маш сайн сурчил таниулах хэрэгтэй байна. Хоёрдугаарт ийм хууль бус одоо эрх зүйн акт гаргаад байгаа бол энийг яг хяналтын механизм байгаа л да захиргааны шүүхээр явах гэдэг юм уу. Эргээд энэ зөвшөөрлийн зөвлөл дээр ийм мэдээллүүдийг авдаг. Орон нутагтаа энэ зөвлөлүүдэд цэгцлэх энэ үүргийг бас өгдөг. Уялдаатай ажиллах энэ төрийн функцийн асуудал байгаа. За хуучин бол одоо Монгол банкн дээр хоёрхан зөвшөөрөл байсан шүү дээ. Банк байгуулах, банкны үйл ажиллагаа эрхлэх. Банкны үйл ажиллагаа эрхлэхийг 32 задлцдаг байхгүй. Ийм л байсан. Тэгэхээр энэ зөвхөн иргэдийн урал биш, ерөн улсын хурлын